За сайн байна уу? Айл хэсгийн адуу хараа блогийнхоо 2 дахь дугаарыг хүргэх гээд Төв аймгийн Бор нуур сумыг зорьсон явж байна. Өнөөдөр ням гараг амралтын өдөр. Машиныг маань машин тавиад хаацсан байсан учраас төлөвлөсөн хугацаа маань жоохон хойшилсан. Гэхдээ одоо зочинтойгоо холбогдоод уучлалаар ч гэсэн замдаа явж байна. Тэгээд явангаа бас Бор нуур сумынхаа талаар баг зэрэг мэдээлэл өгдөг юм гэж бодлоо. За Төв аймгийн Бор нуур сум бол Улаанбаатар хотоос 105 км одоо зайтай оршдог. Хурдан морины тухайд бол бас нэгэн үедээ бол одоо улсын байр наадамд өндөр амжилттай наадчихсан сумд нэг. Ер нь бол улсын наадамд нэг 50 дайраг түр авсан гэсэн одоо бүрэн бас тав байдаг баха. Тэрийг санаж байна. Түүнээс илүүч болсон байж магадгүй. За өнөө жилийн тухайд бол Бор нуурчууд маш одтой сайхан наадсан. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн шилдэг барьж Бор нуур сумаар тодорсон тийм ээ. Энэ жил улсын байр наадам болоод бүсийн уралдаа их урд уралдаанд унгаа дуугаар илүүлсэн. Одоо яг бидний уулзах гэж байгаа уяач маань улсын шилдэг барьж шалгараад ургамжлаа ардаж авсан. Монгол улсын чансан өндөр 9 азаргнуудыг эренбэлэхэд Бор нуур сумын вэчийн азарга 3 дахь эренбэлэгдсэн байгаа. Бор нуур суманд зорьсон газар ирсэн. Одоо эндээс энийхүү одоо хошуу цайраад одоо зочных маань байгаа юм байна. Яг зам дээр ч л байгаа л гэдэг энэ одоо тэгээд зам дээр байгаа юм байх тий. За тэгээд зорьсон газараа өртөө одоо Төв аймгийн Бор нуур сумын үе Монгол улсын эзлэн чансан өндөр одоо Монгол улсын шилдэг барьж шалгарсан болон маран ирсэн юм дээр нэгэн байна. Айлтай дадуугаа танилцуулна. Тэгээд төлөвлөсөн хаалцаа бандис аваад хатсан харааднаа. За ингээд цэнтэйгээ олзээ. Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан. Ажил төрөл сайн байна уу? Хавтай сайхан байна. За нэг баяр үргэлээ. За. Зарим нэг хүмүүсээ уурч барин хазна гэж юм байхгүй. Гайг байгаа үгүй. Чи нэг хадахгүй үздэг хөшөө. Хоцорч ирлээ энэ тэгээд мэрдэг тийм байхгүй. Гал хажууд нүрт гүүгийн хүртэл хийгээд. Наа. Тэгээд ингэж. Доороо ингээд юу дэвсчихдээ юм бэ те? Тий, эхлээ барах нөгөө айлууд нөгөө юм юу гэдэг чинь нөгөө хэрчим. Хэрчим байж байгаа. Сүүлдээ ингээд юм энэ үрдчих зүгээр биш байгаа юм да. Дундаа зайтай банц хийгээд. Тоош метр гаруй ухаад. Тэгсэн хамгийн энэ юу юм бэ? Өвдөс зүгээр юм. Тэгэхгүй тэр нөгөө юу чин тэр нөгөө юугаа хадгалаад тийм байна. Шивтээ. Тэгэхээр нөгөө бүүс амьсгалт мэрлэлтээс. Тэр мөнгөнцөр 9 шидийн юм уусч гэж болдог. Цэвэр азарганы одоо энэ жүчээний чи хамгийн гол юм дэвсгэр гэдэг байгаа шүү дээ. Дэвсгэр агаажуулах нарны гэрэл. Гэхдээ хамгийн гол юм юу юм болов? Хөдөлгөөн юм болов гэж байна. Хүмүүс чинь хит тулаалыг гэдэг аваач юм бөхчм ингээ нэг цан битүү цан болцсон шүү дээ. Тийм. Тэр нь үрдсээс учиртай байх шиг байна. Нарсны юм бүдүү шигтэй өгцөө. Хамаагүй дулаах юм байна. Гэхдээ юу бус тайлд очихоор их л дулаан байт юм да халуу. Гэхдээ миний төсөөлжсэнээс яад чинь дулаан байна. Чи чинь бараг гаднах температуртай ойролцоо гэдээсэн чинь үгүй юм да. 5 6 5 эд шүү дээ. Энэ юугаа хэд хон солидын танах? Үрцээ. Энэ одоо ингээд нөгөө ноут хэсгийг аваад байдаг. Тэр чигээрээ солихгүй одоо баста ноут хэсгийг аваад хуураар ингээд үлдээдэг. Зундаа болохоор энэ цонхоо онгоочдөг бах тий. Онгоцгоо. Онгоцох чинь жоохон нөгөө юу дулаарж ирээл битүү юугаа. Энийг долоолгодог юм гээ. Тий. Энэ одоо өстой жинхэнэ. Наадах чи манайх цэвэр ихгүй юм бүх мордондоо долоолгоно. Юу ч байх хэрэгтэй юм гээд байгаа шүү дээ. Учирчин өдгөөрхөө юу л байгаа. Энэ бас давс үчир энэ дотроо өгсөн ичдэг юм уу? Тий, наа чин энэ талаас нь заавал дотор нь ороод байхгүй. Орохор бас хэцүү уйсцаа зав чи. Энэ талаас нь ингээ хийчдэг. Оо за. Чи ч бас хөөх юм дээс юм. За ингэ чин. Тэгээд юу яадаг вэ? Энэ дотор нөгөө тэжээлээ хийн. Бас өвсөө идэх вэ? Орой тэжээхийн тулд энэ өвсний үлдэгдлийг заавал авдаг вэ? Тэгвэл хүмүүс ч нөгөө өвсний сав гэл байнгын
Тэгээ доороо нөгөө шорон тунаад идэв шүү дээ. Ингээд устаа энэ нөгөө ус байнгын байгаад хүссэн хэмжээгээр ус уuna гэдэг чинь хамгийн чухал. Наа ус их чухал юм шиг байгаа маа. Мараас нөгөө өглөөрөө туслах гээд идэв шүү дээ. Тэр эн чинь нөгөө усгүүдэд хоолт хижээл бас бага идээд. Тэгээ дуртай үедээ ус уuna гэдэг чинь яг. Харин энэ чинь их чухал гэсэн. Тэр нь юунаас олж авах угаалаа? Ер нь бол юу хөдөлгөөний дутагдал тэгээд хоол уус шингээхгүй хоол боловсруулах хэрэгтэй л асуудал байна. Тэгээд дээр нь энэ их нойтон байгаад байвал хамгийн эмзэг юу бол туур тавгал гэдэг юм байна гэж ойлгоод. Ламинат болчихгоо бол нөгөө гахаан зөөлрөөл. Тэгээ манайч одоо байнгын тахтай байлгадаг. Тэгвэл хилвэргүй ургачих гэдэг. Тэгээд үзэж таач тээ. Тэгээд камераараа байнга харчаад элдв онц юм болох юм бол орно шүү дээ. Унтахаас өмнө ч юм уу шүн бараг сэрэгтэй хүртэл харж шүү дээ. За энд чинь бөөн танил бүтээгдэхүүнүүд дээ шүү дээ. Бөөн танил. Тэгээд юу вэ? Энэ нь өстой жинхэнэ. Наа чи одоо хамгийн нөгөө болохоо байж байгаа үед бол лүквид парафин л байж ихгүй болохоо ч. Хүүе танах чинь баг имээ сайн юм шүү. Зонд монд тавихгүй бол. Гоё тийм чинь энэний энэ нэрээ зүгээр гоё юм биш. Ингээд чигсэл өрөөнийхөө температурыг хэмжиж юм. Гэхдээ яг зааж гэнэ үү? Энэ 94% гэж юу заагаад байна? Чиг. 94%-ийн чигтэй байна гэж юу? Чигслээр багтаа байна гэсэн үг. Тийм үү? Хэдтэй байх хэвээр энэ. Тэгэл 20 30-тэй л байдгийг. Тэгээ одоо сүүлдээ хүүтрэхээр наа чи бүр ихсээд. Энэ температур чигсэл унжээж өндөр зүг байх хэвээр тийм. Одоо бол 13 таа хасах. Өрөөний тасалгааны одоо манайх ч нүүн ялах хөөхтэй бас энэ чигшлэг байнг үздэг байхгүй юу? Хүүхдээр бол 40-с 50-тай байх хэвээр. Тийм. Ер нь гэхдээ 40-с 40 мөчтэй л байдаг юм л да. Хамгийн гол сүүлүүд хүүтрэхээр наа чи юу болчихдог. За ингээд энэ азарга. За дахиад нэг азаргаар орчий тий. Тийм. За энэ бандикийн өрөө. За бандик ингээд арай илүү тансаг юм байна. Нөгөө нэг гүү мүтэг арай орох юм. Манай энэ арав цагаан. Энд сайхан орчихсон гэж лөө. Үгүй энэ ихний төлөв нь одоо энэ жил энэ сарва энэ 100 уралдах юм. Сайн орж ирсэн гэдэг чинь бас арабын удаа гэдэг лээ. Би андуурсан уу? Энэ би нэг сая нэг үрээ оруулж ирсэн юм а. Энэ Моцапоргийн азрах. Амери төлөв. Генерал гэдэг нөгөө 9 10 онд дэлхийн авраг болсон шүү дээ. Тэрний дүүн юм эцэг солигдог. Өөрөө 7 төрүүлсэн юм бэл тэндээ. Яг манайч биш дандаа нэг уралцсан азраг авах гэдэг. Тодорхой хэмжээний амжилттай тий. Өөрийгөө баталцсан азраг байвал. Энэ ядгүй гайгүй. Энэ ихт хамгийн төлгөө, айгүй төлгөө азраг. Төлөвд нь ямаргүй гарч энэ эхнийх нь гарсан уу? Гарцсан. Эхний төлөвд нь гарцсан. Одоо тэгээд дахихаар л сайн гэх хэрэгтэй. Энэ нөгөө бандикийн эцэг солигдог ихчээс нь гарсан. Би бас нөгөө төрөл бүрийн өөр цус байж хаар нэг яах вэ? Дотроо бас ойролцоо байвал гэдэг. Энийг сая нөгөө хэдэн оруулж ирсэн? Хэдэн сар дэрсэн? Саяхан оруулж ирсэн. Хил хаагдахаас. Энд ингээд одоо яг орж ирж байгаа азаргнууд дээр ингээд анхаарах зүйлс юу байдаг? Жишээлбэл өөрөө бол бандикийг 7 жил хийжээчлээ шүү дээ. Дөнгөж орж ирж байгаа азарган дээр дасан цогцох гэдэг юм уу? Оруулж ирсний хадраа юун дээр нь анхаарах хэрэгтэй? Тэр талаар бас хүмүүс төлөвлөж. Гэхдээ энэ орж ирээд идэгээ дасан цогцох гэж нэлээ юу болно л та. Сони болно. Тэгээ энийг азаргаа таних гэж бас нэлээ юм байна шүү дээ. Цангааш энэ чинь нөгөө өөр өөрийн онцлог байна. Тэгэхээр яг тэрийг л танд богино хугацаанд л таньж мэдэх хэрэгтэй. Энэ ч бас дутагдал давуу тал гэж байна. Тэгэл одоо энийгээ мэдрэх гээл адаглал тийчэхтэл ус мус уухаас авахлаа зарим нэг хоол боловсруулах тэр ирээд ин жоо хямраад байдаг шүү дээ. Эхний нэг жилээ. Тэгээд нөгөө орчиндоо бас дасан зохицож чаддгүй. Одоо чинь нөгөө орон зай баримжаа шууд тоглож чад хашаа одоо чинь энэ хашаа машин тэрэг одоо тэгэл фойлны 9 шидийн богт бартаа эсвэл гууж алга малгыг эднес чинь бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэндээ дасан зохицох эхний нэг жил бол хүндрэлтэй. Тэгээ сүүлдээ мэдээд ирэхээр эднес чинь шал өөр болж байгаа. Тэрнээс эн чинь өөрөө цаанаа нэг ийм тойруулгын нэг жоох хашин доторлыг зориулсан. Тэр дотор ширхэг чулууч байхгүй байна шүү дээ. Тэрэнд сурах л хамгийн давуу тал юм. Юу гэж боддог ш. Ингээд имэйлүүдээ эндээ хийчих юм. За ийшээ явах. Энийг үзчихье. Үзчихье. Гээ манайх ингээд нэг иймэрхүү байдалтай. Энэ нэгэ бас хаяа нөгөө юу дийсдэг. Солон.
Өвдөс. Хөргөн лээ штэ ингээд цэмцээтэл нь эн чинь тэгэл нэг жижиг гэхгүй бас нөгөө хүний аливаа зүйл хандлагыг илэрхийлж байгаа байхгүй юу? Гэхдээ тэгэл өөрсдөө зохион байгуулалтаа сайн хийж чадахгүй бол одоо уяачаас чинь шал өөр юм шаардаад байна шүү дээ. Өмнө нь бол бид нар ганц 2 3 4 мөр уйдаг байхад бол өөр байсан. Одоо нэг 10-аад хүнд удирдаад тий зохион байгуулахаар чинь менежер хэрэгтэй болчиход шүү дээ. Төрөл үрэл мэрэгчлээ байна. Аа. Хэнийг авах уу, хэнийг яаж ажиллуулах Энэ уу? хуучин байсан дээр үеийн барилга юм байна тийм үү? Тэрэн дээр та нар ингээд юм хийв. Энэ дээр үедээ юу байсан юм бэ? Сангийн аж ахуйн манай одоо гараж байсан. Өвөл нөгөө гараж дотор чинь техникүүдэд тавиал. Манайхны ах нар чинь дотор бодоологтол засварыг явуулдаг байсан гэсэн. Би сайн мэдэхгүй л дээ. Сүүл. Яа, өвсийг бол харин их тэггүй л хураажээ. Хэдэн бодол, хэдэн тонн өвс ордог танах ер нь жилдээ? За манайх нэг 13 4 мянган бодол өвс орно. Ааха. Жилдээ. Хаанаас авд юм бэ өвсөө? За би яг ерөөсө захиалж махиалж авахгүй. Яг юун дээрээс очиод 22 дээрээс очиод харж байгаа л авдаг. Захиалахаараа нөгөө янз бүрийн байдал тэгэхээр шилээд авцсан хамаагүй дээр санагтаад. Сайн байцгаана залуучууд. Ингээд энэ хэсэг бол нөгөө өвс хураацсан болохоор хамаагүй шууд дулаахан болоод ирдэг юм байна. Ийм үүтэй. Би зүгээр эхний хэсгүүдийн л ажигласан. Скватрын муханаас дүүгөө авч тий. Гэхдээ юу яасан? Энэ саарлгүй гэхэд одоо хиний нэг муханы буруу хөрвж байгаа унгангүй. Тэгэл ирээд удсан л та. За хоёр төлн уус усад дайрагдаад төлийн төлн нөгөө нодлон соёлын дамаа үзээс авах. Тэгээ одоо 27 хүрч. 60% цахны холоо. Үгүй амуу үзээс Анхбаатарын хол үрээ гэдэг нодлон соёл үрээ амуу үзээс 20 болох юм шүү дээ. 26 он гараад тий. Тэрний төлийн төл гарсан. Тэгэхээр би яхаа юу яад юм аа. Одоо тухайн үед чинь дандаа нөгөө төлнүүд нь их байх хэмжээгээр хурдалсан гүнүүд л хаанаас ч хамаагүй аав шүү дээ. Заавал тэр ийн гэсэн байрал байхгүй. Би муханыг сонгоод байгаа нь бас арай өөр юм болоо гэсэн. За тэгвэл ерөнхийдөө тэгээд тохиолдмайгаар авсан. Тий, үгүй яг нөгөө давхиж байгаа гүнүүд л мухан гаралтаал байгаад байгаа байхгүй. Энэ ихэд одоо энэ жил нөгөө их хурдад сонгуул төрүүлсэн шүү дээ. Тэрний их нь. Энд чи хаанхан гүгдсэн байлаа? Энэ бол заамрын гүй. Заамрын инх төвшин гэдэг. Зандангийн инх төвшин. Заамар чинь гэхдээ амал адуу олонтой үстэй. Гэхдээ бас тэд нар чи ингээд хөөгөө дээр үүсгэхэд бас дотроо үржүүлээд бас нэлээд хэдүү явуулсан. Тийм үү? Яг цаашаа дээд өгшлэн бас аа. За заамрын гоо борно. Бүрсөө адуу чинь яг бүрсөө адуу гэхээр хараагүй. Энэ гүү маань одоо хөгшрөөл тэгэл одоо. Энэ одоо хэдтэй? 27 хүрчлээ. 27-тай ихэд бас байна оо эн чинь. Тэг нөгөө юу л шүү дээ. Хүчит тэжээлэл юу шүү дээ. Тэг яг хүн шиг л юм шиг байгаа. Одоо ингээл энэний үеийн гүнүүд бол байхгүй шүү дээ. Тэгтэл ихэр сайн тордно яг л төдий чинь хөөш. Хэлтэй. Тийм үү? Ямар азарганы төв? Энэ бор азарган тавьсан. Араб заяа. Тий. Энд хөгшөрхөөр одоо яг уу төл мөлтнийх нь хэлбэр хийцмэс дөөжлөлт орж гэнэ үү? Гэхдээ ерөөсөө одоохонд бол тийм мэддэггүй л. Тийм үү. Тэг хөгшөнгөө муу гэдэг гэл тэгээд тий. Гэхдээ энэ юу байгаа байлгүй? Залуу шигээ бол гаргахгүй л ах шиг байгаа. Гэхдээ эн чинь нөгөө өөр гүнүүдээс бол арай өөр гарах гэж байна шүү дээ. Залуу шиг гарах. Энэ ногоог нөгөө юу бассан. Манай Төв аймгийн 100 жил соёолон төлн хайргдсан нөгөө Ташторжи гэдэг хүний нэр дээр хайргдсан. Батрын байлаа. Оо тий. Тэрнийх юм уу? Тий, төлн хайргдсангүй байхгүй болсон юм. Харин тэр үеийнх нь юм уу? Тий. Тэр хэрэг болохоор 3 төлн дулсан үст хайргдсан юм лээ. Энэ сэржээ их тайван л одоо бас нэг төлн давхсангүй авдаг гэхэл нарыг тий чи л авандаа гэж надад санал болгоо. Энэ хаана хаад вэ? Скватрын. Скватр айл юм. За надад одоо тэр нөгөө төмний их дээр бүх юуг нь бичсэн байсан да. Удам өгшил юуг нь эзэн оролцсон. Энэ халзангуу болохоор нөгөө энэ жил их мөр төрүүлсэн шүү дээ. Одоо халзангууны ингээл ер нь дандаа төлнүүд нь хордолцсонгүй л. Энэ их хэрэгтэй юм уу? Энэ орой хэлтэй. Тийм үү? Тий. Тэгээ цаа дааг нь болохоор ах юм. Би тэгээ ажил хийгээл. Орцоо. Хөлөө том тийм үү?
Нилийн том тийнэ бас эднэр чи. Миний би ч одоо ингээд ийм хідэн гүүн дээр л олон жил болж байна да. Тэгээ 3 халдсан. тий харцаалцсан. Энэ тамга бас их өрмөцтэй. Гээ манайх холбоотой ямар бэ? гээ манайх нэг юу байсан. Хас тамгатай л да дээр үеэсэ. Хүрээтэй. Тэгээ хүрээтэй хастаа байхаар ч одоо нөгөө Баян онгорын нэг сумын хас ч юм уу Төв аймгийн Борнорын хас ч юм мэддэхгүй. Тэгэхээр яг бас нэг онцлог ийм тамгатай болъё гэд бас нэр устгаа ягаад наран болгосон. Тэгээ өөр хин нөгөө манайхан ч нэг морь тайлбарлаж явахдаа тэгэл цуваа үзэж явахдаа тамга гараад ирвэл хамгийн дөрөв тайлбарлаж идэв. Төв аймгийн Борнорын Хараад ямар ч автахгүй болохоор асуудал болчиход байгаа юм л та. Тэгээ бас сүүлийн үед хүмүүс бас нэг ганц нэг хүн энэ биометр минийхтэй адилхан дарсан бэл. Тэгээ минийх чинь хоёр талтай зөв буруугүй. Бас нэг тийм онцлог. Одоо сүүлийн үед явахдаа хүмүүс өөрөөсөө бас нэг брэнд ч гэх юм уу. Тийм болгол гэж бодож байгаа юм. Тийм тэгээ энэ тамгнууд ясаа. Халсангууд цөөн гүнд үржил хийх юм ба шүү дээ. Тий цөөхөө. Гэхдээ яг нэг үржилгээ хүнд өгөхөөрөө би тэгж өгдөг байхгүй. Хэрвээ нэг актер бүгд төр хурдан мэн гэж байхгүй шүү дээ. Тэгээ актер хөдлөхгүй бол яг буцааж солих. Тэгэхээр би ч одоо хитрхи олон унаг гаргачих юм бол буцаад солиног бол замбраа гаалт шүү дээ. Тийм үстэй. Тэгээ нэг жилдэг 5-9 унаг гарлаа гэхэд 4 хүн аваа явлаа гэж чинь би дараа жил нэг 2-2-ыг бол буцаа сольж шүү дээ. Тэгээ ер нь солихоодыг бол харамгүй зарчдаг юм. Тийм өгчтэй. Хүмүүс ирэл яг төрүүлж ирснүүд нь л тэрнээс тэрийг өгнө энийг өгөхгүй энийг авч үлдэнэ хүмүүс чинь тэгээд дээ шүү дээ. Тийм бол байдаг юм. Энэ жил танах чинь нэг одоо унааны давнах тамга гэдээ бас нэлээ өргөн үрээтэйгээд авчихсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ тэрүүгээр ер нь бол нэлээ явцсан уу? Тий, ерөөсөө унагнууд тэгээ бүгдээрээ. Тэгээ нэг тийм олон нэг байхгүй л дээ. Тэгээ явцсан. Өө амар нэг гаднаас даарч хурж орж ирээ алгаалan мал түлээ. Би энэ гэрэж битүү болохоор за энэ зэврүү багх гэж ирсэн чинь бөг гэлээ. Тэгээд наа чи нөө 100 муу хууль одоо дортог мортог байгаа л та айгүй. Ер нь ингээл цав цагаан тавилгатай тэгчээл цавцаас юм bijсэн ч оржсэн зүгээр ингээл яваад өглөө те. Тэгээд би ч одоо 3 залуутай амьдрын штэ энэ дээ. Тэгээд манай энэ чинь тэгээд хөө хөвгтүүд нөө том. За талуустаа цаанааш та. Өөр хотгоо отро. Нөө энэ хараа. Баярлалаа. Юу вэ? Нараа мөртөө. Яа хүмүүс орж ирдэг аягн мөртөө. Танаа энэ гэрэлч бас нар юм уу гэх. Өөний тийм. Хүмүүслөө. Тийш. Тий нэг тэр чинь ихчдүү хоёр гүү шүү дээ тайлбар. Тэгээд нэгнийхэн сонгомол төрүүлээд нэгийнх нь ихмэр улсад төрүүлж шүү дээ. Хоёр юу? Нэг эцэг ихтэй хоёр гүү шүү дээ. Сэрэнжавынхаа ер нь танаа дуунуудыг нэлээ авах нь тий. Харин тэднийх нь баг тэр чигээр ирсэн зогсож байсан шүү дээ. Унаа та манаарч. Хөрлбаатар гот чи өөр одоо юу вэ ер нь? Хөрлбаатарх чи өөр мөр байхгүй шүү дээ. Ганц л мөрт байхгүй. Түр алсан л байна уу? Тий. Ах тэ олон жил морилоо явлаа. Морины салбар амар хэцүү юм байна гэж иржсэн. Тэгсэн чинь дараа нь тэгэл биднэрт материал дутаадсан юм байна гэл. Тэр хэд. Тэгэхээр чи манай чинь тэр чинь жил судалж нэг буруучих юм тэрнтэйгээ мөнгө хөрч штт. Би бэндэг анх авах чинь бөө юм болчихсон. Ваа тэнийг мангараа дуудвал эхнэр чи одоо өвчин тослаа шүү. Тий би бол тэгж бодоод байхгүй. Ерөөс азрагны ихний юуг бол нэг номерын асуудал бол эхлээ удмыг харахгүй гэж үгүйс байхгүй. Тэгээ удам бол яг нийт 100% гэж бодоход би нэг 20-25% юм. Тэгээ дараа нь бол төрсөн шүү дээ. Гадаадад яг юу ахаар ингэдэг юм бэл. Ингээд төрхөөр нь би одоо ингээл Японы залуучуудаа ингээл бас холбоотой байгаа ингээл асуугаалаа болохоор төрхөөр нь шууд нөгөө эхний нөгөө сонгож шалгаруулалт нь нөгөө антамын хувьд гажиг юм уу эсэн шид юм уу байна уу гэдгийг нь үзэж явах нэгдүгээр шалгуур нь. Үнэн шүү дээ. Урт бэрхшээтэй адуу чинь одоо зүгээр Монгол адуунууд байдаг шүү дээ. Хоёр Монгол адуунгууд арай нөгөө бэрхшээ урттай адууд шүү дээ. Тэр хөлийн урттай байдаг шүү дээ. Гэхдээ тэд нар би тэгж бодоод байгаа. Яг тэгж хараал гарч байгаа хүмүүс чинь уртлаас нь хараад тойроод араас нь харах тэр агшинда
хажуудлаа бүгдийг харцаж байгаа шүү дээ. Тэд нар ч бүр ингээд яг тэр чиглэлээр ингээд мэрэгссэн тийм улсууд юм чи. Эрт оролоод ирдэг нэг хоёрт улирал болгоо шинжилгээ өгдөг байхгүй. Геомолог нөгөө био шинжилгээ. Тэнгүүд одоо нөгөө юу дутагдсан шүү дээ. Одоо ингээд сэлээ мэлээ хийсэн шүү дээ. Тэрийг дор нөхөх хэрэгтэй болчих. Хавар унгалахаараа заяа эдсэн өвсөө өөрлөгөө нэг явуулаад гизэнт хээл рүүгээ нэг явуулна. Тэгээ нэг дагуулж унаглуугаа явуулна. Тэгэхээр нөгөө ногоонд гарахаараа шимээ ингээд нөгөө 3 хуваагаад шүү дээ. Тэгтэл манайхны гүүнүүд чинь нөгөө энэ өвөл ингээд сайхан биеийг хандсан гүүнүүд чинь унаглангууд унаглуугаа идчихэж байгаа бүх юм өхнө шүү дээ. Өөрөө нөгөө бүх юмараа ханчаад шүү дээ. Кайлмал исэн шидэмээр хангацсан. Өрөөндөө нөгөө уйдаг уяатай. Тэгээ чөдөрлөө уйчих нөгөө хүч эргээд ингээд хазах гэхээр нөгөө юу н уяан татагтаад хүрэхгүй. Тэгсэн өмнө доошоо нөгөө идэж хүрдэг. Тэгсэн өсгөлж чадахгүй. Тэгээд нөгөө гүүч идэл унах чи өлсгий ирэхэнд ингээл 2 унаг авчирсан байхад би энийгээ хөхгөөл эхэлтэн штэ. Тэгэл ингээл хөхүүлэл эхэлчин. Тэгээ ингээд 12 хоног би ч яараадах юм байхгүй штэ. 14 хоног моног болгоо гараад ирэхээр. Тэг ялангуяа өөр ижилтэлтэй авчирсан гүүнүүд чи өөрхий ингээд унахтаа нөгөө шууд бөөн танихгүй бол оруулж байгаа. Тэр хойлон буланд байдаг ч юм өөрхий унгаад байгаа. Тэгээ нэг ид тасчих жоох. Тэгээ тасчих тий. Тэрнээс тэрийг одоо тэгэл исэн шидээр өөр бол би бол тэгээд тэр бол хамгийн зөв арга юм байл гэж харааны шилжүүн. 2006 оны баруун бүсийн уралдаанд хэний ямар азраг төрүүлсэн бэ? Эхний хариулт Цэнгэлийн манлай саарл. За. Хоёрдугаар хариулт нь цан тэлгийн соён пүрэн. Гуравдугаарх нь Искрагийн золбоогийн саарл. Дөрөвдугаарх нь Даримагийн Чулуунбатын хүрэн халдсан. Асуултаа ахаад хэлье. 2006 оны баруун бүсийн уралдаанд хэний ямар азраг төрүүлсэн бэ? Цэнгэлийн саарл, цан тэлгийн соён пүрэн, золбоогийн саарл, Чулуунбатын хүрэн халдсан гэсэн 4 азрагнаас та хэлнийг сонгох юм байна. Соён хэний золбоотой саарл хоёр юм айл юм бол. Соён баха. За. Соён хүрэн. Нутглуу явсан болов очруултаж. Одоо 20 жилийн өмнөх юм байна шүү дээ. За. Адууны хөлний нуглах, тэнэлгэх үйл ажиллагааг аль нь зохицуулдаг вэ? За, адууны хөлний нуглах, тэнэлгэх үйл ажиллагааг аль нь зохицуулдаг вэ? 1-дугаарт шандас, 2-дугаарт өнгөц нуглуур болон шүрмэс, 3-дугаарх нь шүрмэс болон шандас, 4-дугаарх нь тэнэлгүү шүрмэс, өнгөц нуглуур, гүн нуглуур. Тэнэлгүү шүрмэсөө өнгөц. За, би ахаад уншиж хөө. За. Адууны хөлний нуглах, тэнэлгэх үйл ажиллагааг аль нь зохицуулдаг вэ? Эхний асуулт шандас. За. 2-дугаар хариулт өнгөц нуглуур болон шүрмэс. 3-дугаарх нь шүрмэс шандас. 4-дугаарх нь тэнэлгүүр шүрмэс, өнгөц нуглуур, гүн нуглуур. 4-т нь. За. За, дараагийн асуулт. Танаас би 3 асуулт л асууна. За. Нэг хол юм асуугаад бас хүн зовоод явах тий. Ямар актер юм. За. За. Нууцаас нууц далдаас далд шулуун журамт гэсэн уяа цэслэ өвгөн өний сулдар байгаа шүү дээ тий. Энэ нөгөө Монголын одоо манлай уяач цолны болцлыг хангасан. Гэхдээ одоо байхгүй хүмүүс Монголын морин спорт уяачтай холбооноос тэр цолыг одоо нөхөн олох үүднээс ийм нууцаас нууц далдаас далд шулуун журамт гэсэн уяа заслын судрыг мөнгөөр урлаж бүтээгээд үр удамд нь хадгалуулсан байхгүй юу? Өөрөлд манлай уяач цолны болцол хангаад хараахан авч чадаагүй гэсэн. Тэгэхээр миний нэр дурдж байгаа уяачтаас альнийх нь үр садад одоо энэ мөнгөн судар хадгалагддаг вэ гэсэн хариулт асуулт. За, эхнийх нь донойн цэгмэд. Хоёр дахь нь цэгмэдийн ханд дорж. Гурав дахь нь наваа мурын пад. Дөрөв дахь нь дамдын сүрэнгийн гарамж. Юу гэнэ? Гарамжуугаа. За, эхнийх нь за нэгдэх нь юу гэх юм гэлээ? Донойн цэгмэд. За. Хоёрдугаарх нь цэгмэдийн ханд дорж. За. Гаралцсан мэт юм ээ. За, гуравдугаарх нь наваа мурын пад. Дөрөвдугаарх нь дамдын сүрэнгийн гарамж. Ханд дорж байгаа ч одоо. Монгол улсын манлай уяач цолны болцол хангаад хараахан авч чадаагүй байна шүү дээ.
Тэгэхээр тэр тэдний ураг удмынханд нь тэр мөнгөн судрыг хадгалуулсан байна л да. 3 дахь нь хин гэлээ. Наваа мөрийн пад. Баян сум юм. Тий. Хүрээц. Хиндний болоо наач ясаа гтрас бол. Ханд орж байгаа юм болоо. За ингээ би танаас 3 асуулт За асуусан. яасаа тий. Ясаа гтрас бол. Та хоёрт нэгтэн зөв хариуллаа. Тэр саяны яг яалтчгүй таны нөгөө өөртөө сонирхдаг сэдвтэй чи холбогдолтой байна. Тэгэхээр тэр нөгөө суд шүрмэс гэсэн тэр хариултыг бол та зөв хариуллаа. Нөгөө хоёр дээр нь бүдэрсэ. Сайн судлах хэрэгтэй юм даа хийн гэж. За би одоо танд хариултуудыг хэлье ёо. За 2006 оны баруун бүсийн уралдаан бол Говьалтай аймагт болж исэн. Тэр жил одоо Искрагийн Золбоо гэдэг хүн бол баруун бүсийн уралдааны 3 тураа авч исэн. Тэгээд Саарл Азран тэнд төрүүлж исэн байна. Соён бүрэн бол Говьалтад оролцож байгааг баха. Тэр жил нөгөө хинтээ хөдөө арал, Тамирын хурд гээд наагур орж. Завханд юу байгаагүй лөө? Уралдааг болов. 2009 6 онд баруун бүсийн уралдаан Говьалтад болчихсон байхгүй? Тийм. Тэгэхээр 20 жилийн өмнө юм шүү дээ. Харин тэр Саарл Азрын хөшөө байдаг те. Замд төрүүлсэн гэ байдаг шүү. За дараагийнх нь болонгууд нөгөө таны яриадсан хамгийн ер нь бол би таныг эднэр дээр хариулах байх гэж бододсон. Гэтэ яалтчгүй нөгөө мэрэгжлийн ч гэдэг юм уу таны сонирхдаг сэдвтэй холбоотой хамгийн хүнд асуултанд нь зөв хариулсан нөгөө адууны хөлний нуглах тэнэлэх үйл ажиллагааг аль нь зохицуулдаг вэ гэдэг дээр. Энэ дээр бол тэнэлгүүр шүрмэс, өнгөс нуглуур, гүн нуглуур аль нь оролцдог юм байна. За дараагийнх нь саяны тэр нөгөө мөнгөжүүлсэн судаар хадгалж байгаа хүн дээр наваа мөрийн пад гэдэг хүн байсан. Хоёр эргэлцсэн хүмүүс байна шүү дээ. Энэ хоёроос нэг нөгөөх нь бол мэдээж гарамжаагаа өөрөө манлаа байж сол авцсан байсан тий. Тий. Тэгэхээр бол танд хоёр сонголтоос Хөөе надад гизээс. за тэгтээ одоо яг вэ гэж би бэлгээ хүү байл. За тэгтээ маш ер нь бол бас таны яриа амттай сайхан байлаа. Нөгөө бид нар чи ингээ олон хүнтэй уулздаг бусдад өгөөжтэй байх тухайд нөгөө яриа нь хүнд хүрэх тухайд хүртээмжтэй байх тухайд ингээ заримнаас бол бас жоохон сэтгэл дундуур гардаг юм л. Таны хувьд бол өнөөдөр ирсэн энэ бас шуурхтай зам туулж ирснийхаа хэрэгээ гаргалаа гэж бодож байна. Үзэж байгаа үзэгчдэд хэрэгтэй маш олон мэдээлэл хуваалцлаа. Одоо ямар нэгэн байдлаар нууж авах зүйл авахгүй ингээд сайхан нээлттэйгээр өөрийнхөө үдсэн туршлагаасаа илүү сайн гэсэн боломжуудаа сайн яасан учраас бэлгээ өгье. За баярлалаа. За. Бид чи яг хамгийн гол нь тийм байхгүй. Тим байдаг, ийм байдаг гэж ярихаар хэмжээний бас болоог байгаа хүмүүс тэрийг бас ойлгоорой. Тим байх болов, ийм байдгийн болов гэж ярина. Тэрнээс одоо манай монголчууд одоо энэ адуун мал дээр бас гарцсан цол хэрэгмгээ авцсан айхтар мундаг хүмүүс. Тэгээ бас нэг дэлгэцийн цаана хараад сууж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо бас би бас бодоод манайх ч нөгөө хамгийн гол үндэсний спортч бас ирэмбтэй дараата айгуу тийм тэрэндээ бас онцлог нь оршдог учраас яаж байгаа. Тэгээд олонд бас хүрээд баг шүү. Тэгээд эмэгтэй хүмүүсээс тий бас онцлогтой байхгүй. Хөдөө гадаа их явж байна. Бас тэр олон бас тэр хүмүүст хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч сайхан дэлгэрэнгүй хуучилсан баярлалаа. Танай зорчлох тухтай сайхан байлаа. Амттай яриа сонслоо. За та хэд ч ихсэн бас. Тэгээд одоо энэ морины үйлсэд энэ том хичээл зүтгэл актер том хувь нэмэр оруулж байгаа. За тэгээ баг хонтоолнд өөрт чинь тэгээ ажлын амжилт хүсье. За баярлалаа. Мундаг том хувь нэмэр шүү одоо энэ ялангуяа ТРМ-ийн одоо тэгээ юуны морины энэ цаатлын арын том асуудлыг дааж яваа салбар ба шүү дээ. Эрүүл мэндийн асуудал, хоол тэжээлийн асуудал. За сайхан жагаартай сайхан байлоо. Баярлалаа. Танаа ишээ ер нь бол үйлдэ хүүт нэ гайгүй дулаах нь. Ер нь нэлээ хүүтэй шүү. Нэг сэрэг хүм идэх. Ингээд нөө гол дагуу ингээ байдаг болохоор том гол дагуу. Бороо гол дагуу тэгэл. 100 гэхдээ сайхан уу? 100 ихтэй шүү дээ. Нөгөө мод зод ихтэй яг л 101 ирнэ. тэгэрээ 100 ирж ахад 100-ны адуу харна. Тэгээд ажил төрөл ихгүй өөр ажиллаар явж ирсэн гэсэн орж гарч байгаа. Манайхан чи хүмүүс их байна.
Би ч одоо тэгэл өглөө хүмүүс ирцэн л байж дгий. Хилж мэлэхгүй зарим нь. Тэгээ нэг юм одоо 10 хэдэн настай хүүхдүүд ч аав ээжигээ дагуулсан. Зарим нэг хөгшин настай хүмүүс. Би миний тэгд хийдэг л ажил. Яг тэгэл нэг ярьсан юм яриад. Тэгээ яг хоо бас нэг хүмүүс тайлбарлаад явахаар бас над өөр үлдэж цоц. Мартаж санах. Тийм. Тэгээ харин хүмүүс тэр юу талаар хэлээд байгаа яриад байгаа шиг тэгээд байгаа. Тэгээ наадах чи би энэ хүмүүст бас тайлбарлана шүү дээ. Тэр шиний яадаг гэдэг юм гэдэг. Ой нэг юм. Туршлагасаа олцоо тий. За баярлалаа. сайн уураа. За баярлалаа. За. За баярлалаа. Ой зургийг авна. За альси ядуу хараа блогийнхоо 2 дахь дугаарыг отголоод нутаг одоо хот руугаа буцаж байна. Тэгээ өнөөдрийн зочин бол Төв аймгийн Борнуур сумын харьяат одоо хурдан адууржуулагч аймгийн алдарт байж наран гэрэл байж манайсан. Өнөөдрийн зочиндоо маш сэтгэл хангалуун байна. Нэг зүйлийг онцолж хэлхийг хүслээ. Яагаад гэхээр үнэхээр одоо бас тууштай, хөдөлмөрч аливаа зүйл нөгөө хийж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээ зориулах одоо амжилтын суур юмаа гэдэг хэд пост гэдэг юм уу бусад зүйлээр би байнга давтаж хэлдэг. Энэ удаа ч гэсэндээ тэрүүгээ дахиад л хэлмээр байна. Үүдээр нь ороод за үнэхээр одоо хичээнгүү энэ хүн үнэхээр хөдөлмөрч юм байна. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ гаргадаг юм байна гэдэг нь алхам тутам бүрдээ мэдэгдэжлээ. Хаашаа орооны цэвэр цэнцгэр байдал одоо энэ туслах уяачдын би авч явж зүгээр ядч л өмссөн хувцсанд нь энэ олон залуучууд 6 юм залуу туслах уяачтай гинэ. 2 нь малын эмчээр төгсчихсэн ийм залуучууд байгаа юм байна. Өмссөн хувцс нь ямар ч хэрэггүй цэмцгэр хувцаа сайхан буруу өмссөн тэгэл имэйл хазаараа идэл хэрэгсэл бүх юмнууд нь ингээд цэгцтэй энэ тэнд ингээд хаашаа шидсэн байж байгаа ш. Тэрнээс эхлээл ингээд нэмнэнүүдээ нэг доор хазаар ногт нэг доор гэл ингээд бүх энд ер нь эмх цэгц дээг журам цэвэр цэмцгэр гэдэг юм байдал бол тэр ноёлчихсан гэдэг юм уу ингээд тогтцсон жишгтэй хаанч одоо ингээд одоо морных нь уян дээгүүр явж хахад баас одоо илүү дутуу хог шороо юм байхгүй гэрт нь ороход ингээд бүтэн цагаан тавилгатай цэмцээс ямар нэг тийм хөдөө уяачин дэрж байгаа гэсэн мэдрэмж төрхөөргөө хотын нэг юм одоо халаалттай байрамд л очиж байгаа юм шиг. Ийм тав тухтай байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авах юм мэдрэмж төрлөө. Тэгээд наран гэрэл уяат маань уучлын адуунууд нь хурдан байгаад өөрөө бас гаргаж амжилтууд одоо амжилт гаргаж байгаа нь аргагүй юм байна даа л гэж бодлоо доо. Тэгээд хүн эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үнэхээр үний юм байна гэсэн бодолтойгоор энэ удаагийнхаа блогийг өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.